Эхний анги гэхэд тун сонирхолтой эхэлнэ. Нэг бүсгүй Италийн Лациод байдаг цай зөөд өгсөж явна. Гутал нь бас холгой төвөгтэй байгаа л та. Тэгтэл чихвчээр камера өргөд яваараа гэж байна. Нэвтрүүлэг хийж байгаа юм байна шүү дээ. Цайзын дээр гарч ирээд байж байхад нэг залуу бас ирэх нь Япон талын жүжигчин Хиро байв. Олон улсын нэвтрүүлэг юм шиг байгаа. Хиро ч ирээд цаг агаар сайхан байна. Нэвтрүүлгийг дуусгахад туслалаа гэд ярьж өгч байна. Хирогийн хэлснийг нөгөө талд хэлмэрч бүсгүйд орчуулж өгөх бөгөөд тэгж байгаад Хиро нэг л нухацтай царайлаад бүсгүй рүү харлаа. Чаа мөхий тантай дахиж уулзмаар байна гэж хэллээ. Үүнийг нь үдсэн зураг авалтын багийнхан дундаас нэг бүсгүй хэлмэрч рүү шууд амар харж байна шүү. Хэлмэрч маань бас сонь царайлчихсан байж байна. Хиро миний хэлсэн зүйлийг сонсоод гайхсан бол зүгээр л дамжуулаад өгөөч гэд Японоор дахин нэг юм хэллээ. Хэлмэрч ч та салах ёсхийг шаардлагагүй бололтой. Тэр чаа мөхий танд сайн гэж байна. Гэт хэллээ. Мөхий самгарцаар камерын зүг харлаа. За юу яцгаанда киногоо үзэж байж байгаа ч дээ. Нэг драм ярахаар бэлтлээ. Саяны явдлаас 1 жил 4 сарын өмнө хэлмэрч маань нэг зохиолчийн орчуулгыг хийж өгч байна. Зохиолж авах уу нэлээд уудаг нөхөр бололтой. Ярилцлагын дараа хам дуух уу гэсэн хэлмэрч маань Японд ирснийх нэг тийшээ явах ажилтай гэж саллаа. Гал тэрэгний буудлын дээр ирээд байж байсан цаана нэг л танил хүн байна. Мөхий явж байна шүү дээ. Энэ хоёр маань нэгнээ хараахан мэддэггүй байгаа юм байж. Ямар ч гэсэн нэг гал тэргэнд сууж хэлмэрчийн урд нэг Итали гэр бүл сууж. Хэлмэрч маань Италиар ч ус ярьдаг юм байна. Тэгж байгаад хуучны нэг дурсамжаа бодох ба энэ гал тэргэнд явж байхад нэг охин манай хүнийг мөрлөөд унтчихаж. Харин манай мөхий уцаараа нэг газрыг хайгаад байгаа бололтой. Тэгсээр рамени газар ирлээ. Зөөгч нь инээмсгэл татаад угтсан манай хүн нэг л зэвхий царай гаргаад хоол захиаллаа. Рамяны газар хэлмэрч маань бас байж байна. Итали гэр бүлд тусалчгаад мөхийгийн хажууд суулаа. Тэгсэн манай хүн уцаа гаргаж ирээд энд рамяны газрын эзэнтэй хамт амьдрахаар ирсэн солонгос залуутай уулзах гэсэн юм гэж хэлсэнг нь утсан чангаар Японоор орчууллаа. Хэлмэрч маань шал гайхаад хятад тохимол уншиж байсан болохоор манай хүнийг хятад хүн гэд ойлгочихлоо. Энэ дууны өнгөн ширүүнээр өөрчилж болдоггүй юм болов уу? Юу н хараалын үг хэлдэг болов? Новш. Хэлмэрч маань инээдээ бариад байж байсан какаогоос нь мэдгдлээрээ солонгос хүн гэдэг нь баригдчихлаа. Хэлмэрч ч би хятад хүний дүрсгээгүй. Би угаасаа хятадаар бас Итали, Англи, Францаар уншиж чадна гэв. Гэтэл Итали гэр бүлийн хүүхэд нь идэж явсан амттнаасаа харшилж хэлмэрч маань тусалж гудамны үзүүрээс эмнэлгийн машинд суулгаж өглөө. Эргээд ирэхэд нь мөнхийн хоолны газар үлдээсэн цүнхийг нь өгөх ба давхар орчуулга хийж өгөхийг гуйнаа. 3 сарын өмнө салсан найз залуу нь Рамени газрын бүсгүүдэд учиртай болсон мэдээд сайхан муухай айл нэг нь хүсгээр иржээ. Тэгээд утасны айпаас орчуулагч нь дээр болов гэд хэлмэрчийг гуйж байгаа юм байна. Тэгтэл өнөө X нь Токио явчихаж зөөгч бүсгүйч найз охин нь биш болж таарлаа. Тэгээд цаанаас X-ийн найз бүсгүйгээд жирэмсэн эмэгтэй гараад ирлээ. Өөр 7 сартай юм байна шүү дээ. Мөнхий жуулаад гараад яваад өглөө. Араас нь хэлмэрч гарч ирээд Рамени газрын бүсгүйн үгийг дамжууллаа. Угтаа хүүхэд нь өөр хүний хүүхэд бөгөөд X нь ч 3 сарын өмнөөс Рамени газрын бүсгүйтэй харьцсан юм байна. Гэсэн ч мөнхий уурлаж байна. Тэгээд босож ороод зарга мэдүүлнэ. Хэлмэрчийг тусал гэсэн. Хэлмэрч маань хүний хувийн хэрэг асуудалд орооцолдохгүй, хэрүүл маргаа орчуулдаггүй. Тэрийг илэрхийлмээр байгаа бол олон улсын хил ашигла гэд нэг хуруугаа зүйллээ. Нэг хуруу байдаг да ягаа. Урвал дараар тавилт биш зүгээр л салсан хүмүүс шиг санагдагч мөнхийг маань ямар ч үг хэлгүй гинэд орхиод явсан юм байна. Ийм болохоор л мөнхийгийн өчүүхэн ч гэсэн хайр сэтгэл байгаа бөгөөд үүнийг дунд хуруугаар дуусгамааргүй байгаа аж. Тэгээд туслахаар боллоо. Мөнхийч тэр хэсэг хэдэн 7 хоног сараар алгалдаг байсан. Чамтай уулздаг байсан уу? Тэгэхэд Япон бүсгүй дуугаар орж байна. Тэгэхэр чинь одоо хуурж л байсан гэсэн үг үстэй тийм ээ. Тиймээд мөнхий жуурлаад хэд 3 үг хайсан Япон бүсгүй нэг зүйлийг тайлбарлаж өгөхөр боллоо. Яг үнэндээ мөнхийгийн X Япон бүсгүйтэй анх үерхэж байж. Тэр үедээ хальт мөнхийд сайн болсон юм байна. Мөнхийч гэр бүлгүй ганцаардалтаа нэрвэгдсэн байсан бөгөөд X нь өрөвдөлтөй байдлаас нь болоод орхиж чаддаггүй байсан гинэ. Тэгэхээр араа тавьсан хүн нь мөнхий болчих шиг боллоо тийм үү? Япон бүсгүйч нэрэл өрөвдөлтөй юм. Ингэж бардам цангаа орхих хэмжээнд ганцаардсан бололтой. Гэд зүрх зүсэх үгийг хэллээ. Мөнхийч орчуулаагүй юу гэд байгааг нь ойлгох шиг боллоо. Тэгээд бүр яг уйлга гэсэн энэ Япон эмэгтэй өмнө уйлж болохгүй шүү дээ тийм ээ. Энэ бүхэн хажуугаас нь харж байсан хэлмэрч маань мөнхийг тэрвэрж сайн нэгэн нулимсаа урсгалаа. Тэгээд хэлмэрч бид хосууд байгаам. Зүгээр мэд бидэх гэж ирсэн юм л да. Энэ Токиогоос авчирсан бэлэг. Өөрөө их бүдүүлэг эмэгтэй юм. Гэт нөхцөл байдлыг өөрчиллөөд ёстой янз хэрэгэлт байна шүү. Тэгээд мөнхий таамширч хэлмэрч түүнийг хөдлөөд гарч явахдаа маа
За ингээд эрг явдлаа бүтээсэн улс салаа замын өмнө ирлээ. Хэлмэрч мөнхий рүү харан ингэж бардам зангаа орхих хэмжээнд ганцаардсан бололтой гэдэг үгийг бодон үлдлээ. Тэгсэн мөнхийд нэг дуудлага ирлээ гэдэл хэлмэрчийн утас байна. Цүнхийг нь өгөхт нь утсыг нь зүг өгөхөө мартчихаж тэгээд араас нь гүйжчихэд өглөө. Залгсан хүмүүс нь өнөө Итали гэр бүл байх бөгөөд Итали бүсгүй хоёр хүний захиалга байгаа юм л да. Таны зунгийг аддаг бүсгүй найзтай нь бол хамт хоол идэж болно шүү дээ гэд баярлсан сэтгэлээ илэрхийлж байгаа юм байна. Хэлмэрч энэ саналаа шууд мөнхий тавилаа. Ресторан 7 цагт юм байна. Тэр үрдэл хамт гадуур алхахаар боллоо. Цааш явж байхдаа танилцсан манай хэлмэрчийг чүү хуужун гэдэг аж. Тэгээд арлаар зугаалж явж байхдаа мөнхийг жүжигчин гэхдээ нэг л бүтлгүй гараартай явж байгааг мэдлээ. Хэлмэрчид ууг нь очих газар байгаа гэж байсан да. Манай хоёрын байгаа арлын түүх нь эртээр цагт Луугийн хаан хайртай хүндээ энэ арлыг төрсөн өдрийн бэлэг болгон өгч байсан юм байна. Энэ яриа нь хадуураад хэлмэрч маань нэг хүнтэй уулзах гэж ирсэн мэдлээ. Тэгэд ер нь бол танихгүй хүнд юм ярих амар шүү дээ тийм ээ. Дахиж таарахгүй, царайгч бараг санахгүй нэг тийм хүн тийм ээ. Яг л CEO-гийн царайлаг охин шиг. Гэтэ дахиж таараагүй л дээ. За кино руу гаръя. Хэлмэрч маань тэр хүндээ сэтгэлтэй тэгээд бүр төрсөн өдөр нь өнөөдөр юм байна. Гэхдээ тэрээр одоо өөр нэгний дэргэд байгаа гинэ. Цагч төгөж хоолны газраа хайгаад явж байсан. Гал тэрэг эрэхтэй охин ирж замын хоёр талд гарчихлаа. Мөгийн цаана явж байсан хүнээс зам асуух бол хэлмэрчд дуудлага ирлээ. Ах нь бололтой. Өнөөдөр Жисоны төрсөн өдөр. Надтай маргалдаад холбоо барьж болдоггүй. Сая инстада зураг оруулсан байна. Хаа ногоог нь хараад өгөөч. Япон юм шиг байна. Гинэ хэлмэрч маань зургийг харсан өнөө далайн эрэг дээр байна. Мөгийч зам асуучгаад байж байсан хэлмэрч төрсөн өдөр нь болж байгаа тэр хүн саяны арал дээр байна гэж хэллээ. Мөгийч тэр дараа хэлмэрчд хурдан яваа гэж зөвлөх ба гал дэрэгч ирж тэр явчихжээ. Тэгээд хэлмэрч маань ёстой бажигдаж байна. Өнөө бүсгүнхээ байгаа алсыг харагч дээр ирэхэд байхгүй байгаа бололтой. Дүр солигдож нэгэн киноны зураг авалт явж байна. Мөгийн маань гол дүрдэн тоглож байгаа юм байна шүү дээ. Гэхдээ энэ кино аимшигын инэдмэн хэсэг нь тодорхойгүй жоохон бүтлгүй байгаа юм байна. Тэгээд сүүлийн зураг авалт барилгын дээврээс үсрэх байв. Хэдий зураг авалт амжилттай болсон ч мөгийг дээж татаж байтал олсон тасраад газар унчихлаа. Энэ үед хот даяар галын наадам болж байна. Ингээд мөгийн маань ухаан алдлаа. Тэгээд нэг сэрхэд эмч нар түүнийг хүрээлсэн маш том эмнэлэгт байна. Аимшигын дуу инэдмийн хит кино Дуур аймгийн гол дүрийн жүжигчин мөхийн иргэн сэргэж биеийн байдал нь хэв юм байна гинэ. Манай хүн чинь олон улс даяар супер од болжээ. Энийг ч хэлмэрч маань хараад байж байна. Ингээд эхний анги дуслаа. Амьдрал гэдэг их сонин. Нүдэн анаад нэхэд зарим нь супер од болоод зарим нь нүдэн анаад нэхэд төггүй болсон байна. Ууланч мөнгөө өгсөн л дөө. Тогондоо л өгөх ёстой байж. Улстай биш тийм ээ. Юу гэсэн ч үгүй. За ингээд 2 дугаар анги. Хэлмэрч маань Японоос ирж байгаа бололтой баахан ачаа хунартай байж байна. Машин дотор явахдаа мөгийн инстаг олоод дагаж бүр зураг сүчж байна. Тэгтэл цаана галын наадам болж байна шүү дээ. Нөгөө осол болдог өдрөөс үйл явдал ахин эхэлж байгаа юм байна. Дүр солигдоод киноны хэсэг гарч байна. Мөгийн тэнд нэг нөхрийг барьж аваад бүжиглээд бүр балааг нь авч байна. Тэгсэн энэ бүжиг одоо олон улс даяар тренд болж байгаа аж. Ингээд алдартай болсон үе илүү нэргэн ирлээ. Тэгээд Холливуудын том шоунд ороод будаа болгосоор л. Гэхдээ өөрөө нэг дасахгүй байгаа бололтой. Тэгин л дээ хэцүүхэн байсан амьдрал нь босоод ирэхэд дэважин шиг болсон байхаар чинь тийм ээ. Тэгтэл гэнэт толинд өөрийнх нь бүтээсэн Дуурами гэдэг дүр харагдаад байна шүү. Сони юм аа. Уг нь биеийн зүгээр гэсэн шүү дээ. Харин хэлмэрч маань гэртээ ирж байна. Эхний анги дээр гардаг өнөө зохиолч төрлөн юм байна шүү дээ. Баахан хүмүүс авчирсан гэрийг нь үзүүлж байна. Манай хүн чинь өвөөгөөсөө гэрийг нь өвлж авсан юм байна. Гэр нь гэж эртний эдлэл номоор дүүрсэн амар байшин байна. Одлогоо он солигдох мөч төхөж хэлмэрч найзуудаараа байж байна. Тэгтэл мөгүй Японд байхдаа өнөө далайн эрэг дээрээс зохиолчийн зургийг инста дээрээ тавьчихсан юм байна. Яг сайн хүмүүс танихааргүй ч найзууд нь бол манай хүнийг таниад байгаа юм байна. Тэгээд алдартай одтой холбоотой гэж шоглоод байна. Одлогоо он солигдох болж хонх дуурах ёслолд мөгийчс оролцож байна. Тэгээд дараа нь амар зураг авалтад ороод алсаар л байна. Гаднаас танаас ярилцлага авахаар Сингапурын Wok сэтгүүлээс ирсэн байна. Орчуулагч бас бэлэн байгаа. Гэт ярилцлагад орлоо. Тэгээд сэтгүүлчийн хэлсэнг орчуулж байна. Уулзсандаа таатай байна. Би ч н одоо дээрсэн биз дээ. Чаа мөхий. Гэт нэг л танил хоолоо эргээд харсан хэлмэрч маань байна. Мөөгийж баярлангаа сандраад ярилцлага эхэллээ. Сэтгүүлч фэнүүд их сонирхож байсан. Таны инста дээр зургийг оруулсан залуу хэн бэ гэдэг талаар.
манай хүн эргэж хараад тэрөө санаандгүй таарад зам зааж өгсөн залуу байгаа юм. Ойлголоо. Тэр залуу их царайлаг харагдаж байсан болохоор фэнүү та хоёроос арай илүү зүйл хүлээж байсан байх. Хэлмэрч нэг л сонирн болоод асуултыг нь хэллээ. Тэгсэн мөөхий тэр хүн ямар ч хамаагүй зам их хүн гэд хэлээд аялаа. Хэлмэрч маа жоохон гомдоод байх шиг байна. Тэгсэн ихтэй аялалд явах үедээ сэтгэл татам хүнтэй уучрна гэдэг их сэтгэл догтлом зүйл гэж байна шүү. Зураг авалт дуусаад хэлмэрч мөөхөйтэй уулзахыг хүсэх ба хэд шахуу зураг авалтын хуваараас болоод дараагийн зураг авалт руу явж байхад нь уулзахаар боллоо. Тэгээд хэлмэрч маань мөөхөйтэй уулзахын тулд энэ орчуулгыг хийх ёстой байсан найзынхаа ажлыг дээрэмдэд хүрээд ирсэн юм байна шүү дээ. Би нэг зүйлийг танд хэлэх гэсэн юм л да. Гэсэн машины хаалга онгоолгоод дараагийн зураг авалт дээр ирж эхлэв. Хэлмэрч маань хүлээж байгаад хэлэхээр боллоо. Та ямар нэгэн романтик юм хүлээж байгаа бол энэ нөхөр инстагийнхаа постны талаар л ярих гэж байгаа бах та. Тэгээ зургийн талбай дээр хэлмэрч байж байсан чихвчээр мөнхөгийн юу яриад байгаа сонсогдож байна. Манай хүнийг хараад зүрхэн дэлбэрэх шахсан л гин өөрөө очиж уулзмаар байсан л гин. Тэгээд нэг юм зураг авалт дуусчаад мөнхийг хайж байсан хар малгай өмсчихсэн гараас нь бариад явцгаая гин. Хамт хөөрхөн юм ярьж явж байгаад би хэлэх гэсэн зүйлээ эрдэн хэлчихээ. Та ярт амрах хэрэгтэй байх. Тэгсэн өлсөж байна гинэ. Тэглэж хоёулаа Японд хоол идэх ёстой байсан шүү дээ. Гэт хоол идэхээр боллоо. Гадаа хүүтэн болохоор энийг зөөчих. Тэгээд Итали найзынхаа хоолны газар дагуулад ирлээ. Найз нь ч өнөөдөр чухал зожин ирсэн болохоор би дайлж байгаа юм. Би дуухгүй хоол идэнэ. Гэт буцаачихлаа. Тэгсэн мөнхий та алкоголд муу юм уу? Үгүй сайн. Гэт шуудхан зураг устгуулмаар байгаагаа хэллээ. Нэгсэн мөнхий ч одоо их хүн гарчихсан. Одоо их хүн гарчихсан болохоор устгачих юм бол буруугаар ойлгочих магадгүй. Салчих идэргээд л. Гэхдээ та хүсэж байгаа бол одоо яа гэхвдэ. Гэсэн байж байгаа. Томорхоор чинь хаягдсан залуу шиг харагдана гэсэн үг үү? Гэт хэсэг бодлоо. Зураг оруулсан өдөртөө гол асуудал нь байгаа юм байна шүү дээ. Хэлмэрчийн сайн хүн харцгаж болно. Манай хүн ядаж байгаа тэр өдрөө олоогүй биш өөрөө очиж уулзаагүй юм байлээ. Тэгээд ямар ч гэсэн бодож үзэхэр боллоо. Хоолны дараа гадаа мөнхөгийн машиныг хүлээж байсан гараа өргөөд нэг л гэсэн өгчихгүй юу? Би алхах болохоор надад хэрэгтэй. Солиотой. Тэгээд машин жирээд явхаар боллоо. Тэгсэн тослох нь хэлмэрчийг их дээрээс таньдаг болсон юм байна. Манай мөнхөгийн кинонд гарч од болохоос өмнө энгийн имлэгт хэвтэж байж Ослын талаар мэдэнж гарч тэрийг нь харсан хэлмэрч мөнхийг эргэж 2-3 удаа ирсэн юм байна. Нөгөө талд харин хэлмэрч маань мөнхийг хэлсэн гэхдээ аялах үедээ сэтгэл татам хүнтэй учрна гэдэг сэтгэл догдлуулам зүйл гэдгийг бодоод хуучны дурсамжаа бодож байна. Японд байхад Жисонгийн охинтой сайн харилцаатай байж тэгээд хос цүнхний оосортой болсон юм байна. Олон жилийн дараа тэр оосроо хараад араас нь дагаж яваад очтол Хүжон ирчихсэн үү? Ахтай нь ирчихсэн юм байна. Удалгүй хэлмэрчээс устгуулахар шийдлээ гэдэг зурвас ирэв. Мөнхий харин Японд уулздаг тэр өдөр төрсөн өдөр нь болсон эмэгтэйг хайж олохыг хүсээд байх шиг байна. Оройн нь туслахыгаа утсаар мөнхий хэлмэрчтэй ярих гэж байгаад эмнэлэгт байх цаг хугацаанд нь хэлмэрч туслахаас нь тогтмол мөнхийгийн биеийг асуудаг байсан голж мэдлээ. Сони юм аа. Өөр хүн сайн байж, яг сайхан сэтгэл байж болно л да тийм ээ. Тэгээд хэлмэрч рүү залгаад ярьж байсан туслах нь "Игчээ 4 сарын 8 төрсөн хүн олчихлоо. Өнөө алдартай шийдсэн найрлагч юм байна шүү дээ." Алдартай шүү. Солиотой. Нөгөө талд өөнийг сонссон хэлмэрч маань усаа асгаад будаа олгож байна. Чаахавжин. Бэнэ. Тэр хүнийг хайсан юм уу? Солиотой. Тэгээд өөрийн биеэр уужилгуугаар ирлээ. Жаахан сониучрахад хайгаад үдсэн юм байна. Тэгээд цаашдаа дахиж хийхгүй гэсэн итгэхгүй байна. Тэгвэл би инстаг авсдагчихъя. 10 сая дагагчтай хаягаа юу? Нэрээ алдартай болчихсон шүү дээ. Тэгээд хэлмэрч өөрийнх нь яагаад тэр постыг устгуулах гээд байгаа учрыг мэдэх гээд ярилцахаар боллоо. Тэгэхээр шийдсэн гэдэг эмэгтэйтэй анх нөгөө Японы ярал дээр уулзаж байсан юм байна. Хэдий дараа нь дахиж тэр хоёр уулзах байсан ч уулзалгүй явсаар түүнийг манай хүний ахтай үерхсэн мэдсэн. Тэгээд хэлмэрч хэдий энэ сэтгэлээ тэр хүндээ илчлэх бодлого байгаа ч жил бүр тэр арал руу төрсөн өдрөөр нь очдог юм байна. Нандан гимээр бүдэлгүй хайрын түүх bay шүү. Инста авахж яваад хайрын түүх рүү орчихжээ. Миний хэсэг байхгүй байхад шүү. Тэгсэн нусаа татаж байсан юм bay шүү дээ. Тэгээд хэлмэрчэд зүгээр л надад сайн эсгийг чинь шалгаж байсан юм аа. Эмнэлэг эдэргээд олон зүйлээс болоод гэж тайлбарланаа. Юу би одоо их алдартай шүү дээ. Ажилч их болохоор хүнтэй үерхэж болохгүй. Тийм үү? Тэгвэл би хизээч өөрийг чинь үерхий гэж гуйхгүй.
Гэт Японд байхад танихгүй хүнд түүхээ ярих нь амар дахиж таарахгүй гэж хэлснээр дурсаад дахиж угаасаа таарахгүй шүү дээ. Гэт Мүүхигийн зүрхэнд гутаг гослаа. Нөгөө энэ нойтон нус шиг үгс урсаад гарч ирлаа. Уучлаарай. Гэт явах гэсэн хэдий үерхий гэж уухгүй алсаас дэмжиж болно үсттэй. Чиний ярьж байсан сайхан өдрүүд ирж эхлэв шүү дээ. Гэт 2 дугаар анги дууслаа. Хөшнэрээ гэж гисэн. Нэрээ subscribe дарахаа мартаа. Нэг нь хийгээд нөгөөх нь үздэг юм чинь аль талаа бодъё гэж нас. 3 дугаар анги эхэлж Мүүхи маань Японы кино наданд орж байна. Улаан хевсний наан харин нэг машин байна. Дотор нь киноны ихэнд гардаг Япон жүжигчин байна. Эхэндээ Мүүхийг танихгүй дүр үсгэж байсан тослох нь таны хайлтын сторины дээр байна шүү дээ. Гэт баригдчихлаа. Мүүхи явсны дараа гарвал ганцаараа олонний анхаарлыг татгуулахаар хүлээгээд байгаа юм байна. Гэхдээ Мүүхи тэнд зомби шиг гацжээ. Тэгэр нь шууд гарч алхаад Мүүхи унахт нь тосоод авлаа. Олонний анхаарлыг шууд татчихлаа шүү. Дүр солигдож Японы нэвтрүүлгийн баг саяны Япон жүжигчний шоу нэвтрүүлгийн партнерыг хайгаад байж байна. Тэгсэн нэг нөхөр Дурами байвал яаж байна? Нөгөө Мүүхи гэдэг жүжигчин тоглодог. Гэт бодоод үзсэн энэ хоёр чинь их эсрэг тэнсрэг нөхдүүд байна шүү дээ. Тэр нь ч их сонирхолтой байх юм байна. Хирог Японд сарнай ганхүү гэдэг бол манай Дурами чинь тийм зомби юмхтай шүү дээ тийм ээ. Тэгээд шууд Мүүхигийн менежер рүү холбогдгож байна. Тэгсэн манай хоёр зогсож байна. Юу болсон юм бол гэсэн улаан хевсний дараа Мүүхигийн биеийн тавгүй өргсээр хэлмэрчээс тусламж гуйж. Манай хоёр чинь энэ удаа хүртэл нэг буудалд бууцсан байж. Тэгээд хэлмэрч Мүүхигийн биеийн зовёрыг асууж байна. Манай хүн харин нэг л бүгдийг хэлж өгөхгүй байх шиг байна. Удалгүй Япон эмч хар хурдаараа ирлээ. Тэгээд хэд төгшүүртэй байгаагаа хэлсэн. Юунаас болоод төгссөн гэн асууж байна. Мүүхи хэлмээр байгаа ч хэлмэрчээ санаа зовоод байв. Тэгээд хэллээ. Тэгтэл Дурамиг байс хийгээд хараад байгаа юм байна. Тэрнээсээ болоод төгшөөд байгаа аж. Эмч удамд нь ямар нэгэн сэтгцийн өвчтөй хүн байгаа эсхийг асуухад манай хүн багада эцэг ихээ алдаад аав гахын да өссөн юм байна. Санаж байгаагаар тийм хүн байхгүй гинэ. Уулзалтын дараа хэлмэрч нэг зүйлийг бодож байна. Мүүхи эмнэлэгт байгаад аав гах нь ирсэн юм байна л да. Тэр сургуулаа төгсөөд биднээс холбоогоо тасцсан. Тийм болохоор биднэлөө дахиж холбогдох хэрэггүй. Одоо болсон гэн хараад яадаг бол савг бол бодлоо л доо. Тэгээд Мүүхи маань одоо үдшилтэд оролцох ёстой юм байна. Энэ хоёр яаж хийж байгаад л таарчих юм да. Мүүхи ч өнөөдөр их хачин өдөр байлаа. Дахиж бид таарахгүй гэж найдаж байна. Дахиад тааруул уйлчих юм шиг байна. Хэдий хэлмэрч хүндий айшлагч нэгнээ их сайн мэддэг болсон хоёр шүү дээ. Хэлмэрч энэ удаа үдшилтэд орох бол уухгүй байх хэрэгтэй шүү. Энэ эмчийн бос миний санаа зовсондоо хэлж байгаа зүйл. Гээд уйраага таялаа. Яах гээд байгаа юм бэ? Үдшилтээр очиод явж байсан Хиро бас байж байна. Хэл нэвдрэхгүй хоёр нөхөр нэг лөгөө их цараад хачин юм болж байна. Тэгээд Хиро энэ одоо надад баярлаа гэж хэлэхгүй байх та. Мүүхи харин Хирог хачин гараад байхаар нь зураг авахулах гээд байгаа пен юм байна гэж ойлгоод "Hello, picture? Cheese. Arigatou gozaimasu" гэд яваад өглөө. Өөрийг нь тосож авсан санахгүй байгаа юм байна шүү дээ. Удалгүй манай хүн Солонгостоо босож ирээд шуугуулж гарлаа. Нөгөө талд романтик аялал гих олон улсад хийх нэвтрүүлгийн продюсертай хэлмэрч уулзаж байна. Нэвтрүүлгийн зураг авалтыг Европт амнан хийх болохоор олон хилтэй хүн хэрэгтэй байгаа аж. Харин хэлмэрчд хийх шалтгаан байхгүй гинэ. Тэгсэн манай хүнийг өнөө шижсэн санал болгосон юм байна. Хэлмэрчтэй уулзах гээд ирсэн манай хүн аль хэдийн энийг нь сонсоод яваад өгч. Тэгээд анхаар нь найруулахаар болж байх шиг байна. Ах нь нэлээд хэнцэр зохиолч юм байна. Хайртай бүсгүүдийг нь суусан гэж тооцвол их сайн ах байна. Тэгээд өнөө нэвтрүүлгийн талаар ярьж гарсан бас зөвшөөрсөнгүй. За заашгүй. Тэгвэл миний 20 минут ирээрээ гинэ. Ирэх сар турмаа хийхээр төлөвлөж гэж. Гэхдээ шийдсэн хараахан энийг нь мэдээгүй байгаа аж. Гэхдээ 20 мэй гэхээр үргэлж маргаан дэгдээд гин жисон байсан болохоор бараг зөвсөөрчих байх. Тэгээд хэсэг уугаад согцсон ахыг нь жисон авах гэж ирлээ. Энэ хоёр ч нүдэн дээр нь романтикэлж байж байгаад ах нь машин лугаа явлаа. Жисон харин эцсийн удаа гуйж байна. Ахыхын сарын дараа хурим болно гэдг нь бодогдоод шууд зөвшөөрчихлөө. Маргааш нь продюсер нартай уулзаад өнөөдөр эмэгтэй гол дүрийн сонгон шалгаруултыг хийх гэж байгааг мэдэв. Тэгсэн Мүүхи маань гараад ирлээ. Тэгэхээр өнөө Японы талын яриад байсан нэвтрүүлэг юм байна. Мэдээж нэгэнтэйгээ уулзахгүйгээ салсан хоёр ч их гайхнаа. Тэгээд шалгаруултыг хэлж гайгүй явж байсан Дуурами харагдаад эхэллээ. Манай хүн чинь бие барьж төгсүүр нэмэгдээд хажин болдог. Зураг авал зогсож продюсерууд түүнд эргэлзээд эхэллээ.
Хэлмэрч харин мөнхөдөө уулзаж эмчид үзүүлсэн эсхийг нь асуудаг. Мөнхий бол харин өөрийг нь тоогоогүй нөхрийг зураг авалтаас гаргachмаар байгаа гэдгээ шуудхан хэлж байна. Уг нь манай хүн эмчээр өчнөө явсан ч онцлуулж чадаагүй юм байна. Тэгээд даргаа бараад бөөл амаарч орж гихтэл харагцсаар байгаа юм байна. Хэлмэрч харин ийм төгшүүртэй байгаад байвал нэвтрүүлэгт орох хэрэггүй гэдгийг нь хэлж байна. Манай мөнхөд л дарамт болно шүү дээ. Тэгээд нэлээд удаан маргаж байгаад хэлмэрч нэвтрүүлгийг орхино гэдгээ хэллээ. Тийм ээ, сайн байна. Хайртай хүнийгээл ормыг хугалах байх та. Жусан продюсер санал болгосон гэвчтэй. Сэтгэлээ нууж явдаг гэж байсан. Бодлоо өөрчилсөн бололтой. Гэт мөнхий маань аваад аялаа. Хэлмэрч Жисог ахтай нь гэрлэх гэж байгааг хэлж, урмаас зүгтах шалтгаан байсан ч галзуу хүнтэй таарчихлаа гэж байна шүү. Нэг л ойлголцохгүй байгаа бол л дээ. Дараа нь мөнхий цахилгаан шатанд суух гэж байсан дахиад л дуураймыг гарч ирлээ. Манай хүнд харагдаад зогсохгүй түүнтэй ярилцаж түүнлүү дайрч ер нь л манай хүний anxiety юм уу та. Тэгээд энэ нөхцөл байдалд цахилгаан шатны хаалга нэгдээд хоолнд явах гэж байсан зураг авалтын багийнхан бүгдээрээ байж байдаг буюу юм аа. Манай хүн бандсандаа ч хөө дууга өндөрсгөөд сая юу болсонг өөрөө ч мдэггүй юм шиг нэг л тийм дуурай мишгэ айшлаад байж байсан. Хэлмэрч яг хараад байж байв. Хямрамаар юм аа. Мөнхий маань сая нэг ухаан ороод явлаа. Дүр солигдож болсон явдлыг хэлмэрч эргцүүлж байна. Цаана нь зохиолж ах номоо янзалж байна шүү. Тэгээд хэлмэрчийн гэр бүлийн зургийг оллоо. Тэгсэн манай хүний ах чинь эцэг нэгтэй болохоос ээж нь өөр хүн юм байна. Сонирхолтой гэр бүл байна шүү. Зогоолж яах харин битүүхэндээ хэлмэрчийг хүнтэй нэг тийм харилцаанд байгааг гадарлаж байв. Тэгээд чи хаяа хэд шулуухан байдаг шүү. Энэ дэлхий дээр ер нь хэдэн хил байдгийг мэдхөө. 7100 гаруй. Хүн бүр өөр өөрийн хэлтэй шүү дээ. Тийм болохоор л үл ойлголцол маргаан шандал бий болдог юм. Манай хүн ч мөнхийд юу гэж хэлснээ бодож байна. Ийм төгшүүртэй хямарсан гарцны цаанаас яаж баяр баясгал хүмүүс олж харах юм. Уг нь бол манай хүн санаа зовхтоо л хэлсэн л дээ тийм ээ. Хэд хоногийн дараа мөнхий холбогдож манай хоёр нэгнээсээ уучлалт хүсэх ба хэлмэрч нэвтрүүлгээс гарч мөнхийг сонгохооргүй болсон байв. Ингээд тоолны дараа дахан үдэш ярилцаад явж байсан утас дуурж байна. Тэгсэн нэвтрүүлгээс манай хүнийг сонгожээ. Манай хүн ч баяртай байлаа. Аялал, романс гэдэл. Гэхдээ нөгөө талд түүнийг дуурайми даган шүү дээ. Тэгээд тэр байдлыг нь мэддэг ганц хүн байв. Хэзээ үед нь тусалж чадах тэр нэг ганц хүн. Мэдээж хэлмэрч. Тэгээд хэлмэрчийг цуг яваач гэд хэлмэрч зөвшөөрлөө. Өрөмнөөс зүхтах гэсэн шалтгаан хэрэгтэй шүү дээ. Ингээд урьдчилсан ярилцлага эхэлж аялын хамтрагчаа олж мэдэх гэж байна. Япон жүжигчин Хиро гарч ирэхээр нь улаан хивсний ёслолоо нэг юм санаж байна. Нөгөө талд нь харин Хиро солонгос жүжигчин дуурайми юу. Кат гээд өөрийг нь эртээ санахгүй байсанд нь жоохон дургу байгаа юм шиг байна. Нэвтрүүлгийн эхний зураг авалт Канадад болох юм байна. Мөнхий маань үнтэй буудалд оролгүй нэвтрүүлгийн багийнхантай нэг буудалд оржээ. Яалтчгүй нэг зоригтой л доо. Тэгээд ямар ч гэсэн энэ хүртэл хамт ирж эхлэв. Энэ үеэр нь Хиро харин Канадад бууж байна. Алхалт эдрэн сүртэй нөхөр байна шүү. Ард нь манай хэлмэрч явж байна. Хамт ирсэн бололтой. Тэгээд Про түүнтэй уулзаж байна. Хиро ер нь дуурайми дургу байх шиг байна лээ. Нэвтрүүлгийн дундуур хараалын үг хэлбэл тэрийг нь хасаад дуураймид хэлчих. Тэр хоёрын дунд гарах романсыг нурааж болохгүй шүү дээ. Татгалзаж байна. Би хэлсэн үгийг нь орчуулдаг л хүн. Бас чам үгийг битгий дуурайми гэдвэ. Орчуулга хийхэд өвгтэй байна. Оройн буудалтай ирсэн туслахтай нэг өрөөнд орж байгаа юм байна. Тэгээд туслах нь та Хиротаа хамт ирээ үсттэй. Нөгөө хүн ихчийг хараад баярлаж байна уу? Амттай чипсэн шүү тийм ээ. Тэгээд туслах мөнхий Хирог сонирхдог гэд хэлчихлээ. Хэлмэрч маань жоохон ууртай идэд байна шүү. Дараа нь энэ бүхэн баяртайгаар сонссон. Мөнхий маань туслагаас салаад өрөө рүүгээ явж байсан. Хэлмэрчийн дуу гараад байна. Тэгэхээр наалгын үдээд ча хоожин туслагтай юм ярих гээд нэрээ энэ миний өрөө. Юу туслагч нь харин ярьж байна. Чамайг утсаа үлдээч хэргэнэ гэд баригдчихлаа. Хэлмэрч өөргөн тоглож байгаад манай хоёр хамт гарч алхахаар боллоо. Тэгээд дуураймыг л асууж байна. Тэгсэн дэр хий үзэгдэл шиг зүйл манай хүний сэтгэл хөдлөлөөс хамаардаг бололтой. Муу байхад нь улам дэвсэлж сайн үед нь дэмжигч бас хайшаа юм тийм ээ. Өдөр буудалд байхад нь гарч ирээд сайхан байна уу? Надаар шалтгаглаад туйлын туяа харуулах гэ тэр залууг аваад ирлээ штэ. Нөгөө талд Хиро дуураймид сүгтүүлж байна гэж зүүдлээ зэрлээ. Тэгэхээр гол дүрийн жижигчдад гэмтийн бэлэг барих ёстой болохоор дуртай дургу нэг зүйл хийхээр болж байх шиг байна. Маргаас цэцэрлэгт зураг авалт эхэлж том агчис модны дор мөнхий сууж байна. Хиро харин дугуйтай ирж явна гэсэн чихвчээр намайг олоорой. Би улаан шааранд ор байгаа гэж байна шүү. Мөнхий шаарны зүг рүү гүгээд очиход байдаггүй. Одоо цэнхэр шаар гэж байна. Тэр хүндээ манай хүнийг шоглоод байна. Хэлмэрч энийг нь орчуулж өгөнгөө уурлаж байгаад зүүн талд ч нь байна.
Гээд хэлээд өчглөө. Тэгээд Хирог барьчихлаа. Шаарнууд нь бэлэг байсан юм байна шүү дээ. Эсвэл түүнийг гүйлгэх арга. Мөхийн маань харин өөрийнхөө бэлгийг харууллаа. Тэр нь авчаар бүтээсэн зүрх. Хиро тэрийг нь харснаа. Балаа юм гинэ. Хэлмэрч харин энийг нь орчуулалгүй илдээчихлээ. Тэгээд байж байсан Хирогийн линд салхинд унжглаа. Тэрийг нь Японоос авчрах хүртэл зураг авалт хойшлно гэж байна. Зураг авалтын багийнхан ч навчны дэрүүгээр хайж байна. Харин хэлмэрч Хирогийн пороотой уулзаад тэр балаа юм гэсэн. Үүнийг мөхийн сонсвол нэвтрүүлэг норно. Чимээг өхөн аргалвал би хийчээ гэж байна. Поронч Хиро санд нэг дуртай зүйл байгаа. Тэр тусалж магад гээд дүр солигдож байна. Манай хүн туслахын хамаг чипсийг тууж байна. Ганцхан газар унсан туслах ороод ирлээ. Анзаараагүй байхад нь хөлөөрөө татаж аваад бүх чипсийг нь аваад гарчихлаа. Тэгээд хотын төвлөө явах гэж байсан мөхийн хамт явъя гин. Хирод Япон хоол аваад шил зүгээд ч болов зураг авалтаа хий гэж гуйх гэж байгаа юм байна. Тэгээд хотын төвд ирээд хэлмэрч хүнтэй уулзна гэд явлаа. Өнөө чипстэйгээл явж байгаа шүү дээ. Тэгээд нэг хүнтэй уулзаад чипсээ өгөөд дугтуу шиг зүйл авч байна. Харин мөхийн нэг зүйл болоод арчихлаа. Лин зүйл бол юм арахгүй гэсэн Хиро зураг дарсан шигээ явж байна. Манай хүн хараагүй юм шиг өнгөрлөө. Харин Хиро харсан даруйдаа зугтчихлаа. Хэлмэрч маань энийг хараад ирж байна. Тэгээд Хирог анханасаа мөөхий дургу байсан хэллээ. Манай хүн чинь уг нь их сэтгэл гаргаад нэвтрүүлгээл бодоод байсан шүү дээ. Дараа нь хэлмэрч Хиротой уулзаж байна. Өнөө улаан дугтуугаа гаргаж өгөөд илүү линзээ дахиад нэг хаахыг хүслээ. Тэгсэн Япон пороо найруулагчтай уулзаад Хиросон нэвтрүүлгийг үргэлжлүүлэхээр болсон. Гэхдээ уулзъя гэж байна. Хэлмэрч маань боцож хотын төв ороод мөөхид маань үүнийг хэллээ. Тэгээд дараагийн зураг авалтын талбай руу явлаа. Одоо Хиро өөрт нь дургу гэдгийг мэддэг болсон ч өөдөөс нь инээмсэглээд байж чадна гин. Тэгээд зураг авалтын талбайд очиод хэлмэрчээс салхтаа том зураг харуулж байна шүү. Харин зураг авалт эхлээд энэ хоёр нэг л бие бариад тэгж байгаад мөөхийг гараа хатгаад ойрцсноо маа. Сүүлд навчин зураг фейлдсэн болохоор энийг өгье гинэ. Дүр солигдож улаан дугтуунаас тасалбар гарч иж байна. Хиро хокон тоглолт үзмээр байсан юм байна. Тэгээд нэвтрүүлгийн багийнхантай уулзаж байгаа хэсэг гарнаа. Хиро би зураг авалтыг үргэлжлүүлнэ. Гэхдээ би түүнд дургу байгаа гэдгийг харуулж болно үсттэй. Тийм ээ. Та хоёр тусдаж аялж болно. Гэхдээ та түүнд сайн болчихвол тэрийг хэлээрэй гэж байна. Энийг нь мэдээж хэлмэрчл орчуулсан шүү дээ. Тэгээд мөөхийгээс зүрх авсан Хиро нэг л сонирн болчихлоо. Дүр солигдож хотод хэлмэрч рүү хар хурдаараа гүйж байсан мөөхий зогсчихлоо.